тухайн хүн өөрөө нөгөө эрх мэдэл гэдэг чи юу вэ гэдэг бол би хинээч хэлүүлдэггүй сайн мэднэ. Тэгээ эрх мэдэлтэй болохоос өмнө хүн ямар ааштай байсан, эрх мэдэл авсныхаа дараа ямар ааштай болсон гэдгийг та нар ингээ хараад үзээрэй. Тэгэхээр нөгөө Нямбатар дарчин зөвхөн надтай биш те маш олон хүнтэй муудчихлаа шүү дээ те. Угаасаа нөгөө эрх мэдэлтэй болохоор нэг талаасаа сайнаар бодох юм бол ажлаа хийх жахт нь бас янз янзын юм яриад байхлаар дургуун хүрдэг гэж магадгүй. Түүнээс гадна нөгөө эрх мэдэл ингээд ирчихлээрээ аливаа асуудлыг бол тийм ойлголцох, зөвшөлдсөх, санал бодлого хуваалцах маягаар хүчээр төрөмгийн шийдэх тийм арга руу их орчдөг. Цаг хугацаа яарсан ч байж магадгүй. Эсвэл дэрэгд байгаа хүмүүс бол одоо тэгэлдэ даргаа гэж жоохон хурц үзүүлсэн ч байж магадгүй. Тийм учраас бол харамсалтай одоо эрх мэдэл авах хэлээр хүнийг одоо хоёр юмар шалгах гэж байгаа. Нэг нь бол одоо ер нь одоо тэр бараг ганцхан юмар шалгаж. Эрх мэдэлтэй эрх мэдэл өгч тэгээ тэр хүн ямар хүн бэ гэдгийг л тэгээ танигдана гэж. Тэгэхээр одоо харамсалтай нь энэ эрх мэдэл гэдэг юмыг аваад ааш шинэ өөрчлөгдсөн олон танигдсан юм олон одоо түүх байдаг. Тэрний нэг л болсон болов уу. Түүнээс би Нямбатар дараагийн онцлог их яриад хашуудлуугаар. Нямбатар нийслэлийн тий одоо ингээд жишээл одоо ингээд жишээл одоо ингээд Нямбатар дараач чинь нэг туулын голын гүүрийг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг өөрөж жагсаал зохион байгуулаад тий хүмүүсийн гэрийг нь гадаа очиод гараа дээр үзэлцээ гэж яриад за тэгээд нэг сэтгүүлчд ингээд очихлоор микрофоныг авч шидээд эсвэл янз янзаар хэлээд л тэгээд юм асуухлаар ингэж яриад за тэгээд дээр нь одоо янз янзын асуудал ярихлаар тэрэн дээрээ одоо харьцангуй төрөмгийн зан гаргалаа гэж хүмүүс чөктэйхөө болоо гомдсон шүү дээ. За тэгээд үнсээ зэрэг төрөлөнд одоо тэр өсрээд нэг 4 газарт тэр хятадын засгийн газрын болцгоо тусламжаар үндэсний урлагийн чадыг барих уугүй гэдэг асуудал ярихад бол 40 гоогийн асуудлыг шийдлээ гэж тэрэн дээр хүмүүс эсэргүүцлээр янз янзын одоо байдлаар тэрэнд эмзэг хүлээж аваад за тэгээ сая одоо боржуурийн асуудлыг ярьсан тэрэн дээр яг иргэд жоохон хэтрүүлж ярьсан ч гэж магадгүй хэтрүүлэхгүй ярьсан ч гэж магадгүй тэгтэл энэний цаана учрал байсан байна одоо мэдлийч гэж ингэж одоо ярьж болохгүй байхгүй юу ер нь захирах ёс гэж байна тэгэхээр ерөнхий сайд нөрөө бүр хийх хугацаанд Нямбатар ч вэ хин ч вэ ингээд ямар нэгэн хүнтэй ингээд хариулах тооцоод тэгээд асуудал шийдэхэд одоо бацаа мацаан даран дуудах за янз янзаар одоо хожлох тэгээд одоо ямар суулц мэцэ тасардал үзэн мэдээж ерөөсөө ярьж болохгүй энэ бол ерөөсөө Монголын улс төрийн соёлд одоо тогтоож байгаа маш буруу жишг тийм учраас тэгж ерөөсөө ажлаа авахтаа дандаа инээж авахтаа ууралж яаж болохгүй шүү дээ. Ажлын инээгээл дахиад инээгээл тэрийг би өмчиж авах боломж болтой байх. Тэгэхээр тэрэн дээр бол би та нарт одоо 1001 дахь удаага тайлбарлая. Та яг л та нар нөгөө 1001 дахь удаа асууж байгаа учраас 1001 шүний үлгэртэй айлхан болж шít. Тэгэхээр 2008 онд шүүхээр яваад тэгээд энэ өргөө зочдлуудыг тухайн одоо хотын хурал өөрөө хамтын удирдлагын байгууллагын хувьд шийдвэр гаргаад тэр хурлын шийдвэрийг хэрэгжүүлээд энийг одоо хувьчлаагүй хөрөнгө оруулалтыг татах маягаар шийдсэн юм байна. Энэ бол зөв байна гэд 2008 онд дээд шийдвэр гаргасан юм байна. За тэгэхээр 2012 онд илгэд орж одоо зоригод намайг хэрэг төвөгт холбогдохын тулд тэртээ дөрвөн шүүхээр шийдсэн ямар ч надтай холбоогүй байсан асуудлыг надтай холбоод тэгээ 2012 онд энийг шүүхээр аливаа асуудлыг нэг л удаа шийддэг байхгүй. Тэгэхээр л хоёр удаагаар шийдээд тэгээ намайг гэмт хэрэгтэн болгоод орон шоронд оруулаад тэгээд цаад санаа нь бол баг өгчээсэй гэж бодсон баг. Тэгээд би харин азар ард түмнийхээ дэмжээр өхөөгүй гараад ирсэн. Тэгээд энэ асуудал ингээд байдаг. Тэгээд шүүхээр энэ асуудал ахиж 2023 онд шүүх авч үзээд энэ бол Улаанбаатар хоттойгоо та нар уучраа сайхан хэлцээр хийгээд олох ёстой юм байна гэсэн шийдвэр 2023 оноос гарсан байгаа. Тэгээд тэрний дагуу Нямбатар дарга надтай уулзаад за энийг тэгвэл одоо Улаанбаатар хотынхоо хурлаар оруулаад тэгээд бүгдээрээ ярьж эхлэх ёстой байна гэхлээр тэгээ яасан ч одоо би бол одоо та нартайгаа ярихад хичээж бэлэн байна гэсэн. Тэгээд Нямбатар дарга хуралдаа оруулаад эрэгтэй төрөстэй хурал нь өөрөө шийд гаргахтаа энийг тэгвэл бусад одоо объектуудтай адилхан ярилцаа гэд шийд гаргацсан юм байл. Гэтэл нөгөө оюун эрдэнэ засгийн газар унаад тий ард түмэж агшаад унтсан шүү дээ. Тэгтэн би бас оюун эрдэнэ засгийн газар дээр бол иймэрхүү алдаа гарсан гэж ярьснаас болоод манай Нямбатар дараа маань одоо уурн хүрээд хэмүүсгүй бухимдаад энэ асуудлыг бол ингэж
гаргаж ирээд тэгээ нэг айхтар том асуудал юм шиг. Энээс болж Улаанбаатар хотын утаа байгаад байгаа юм шиг тий төгжрөл байгаад байгаа юм шиг гэж мушгин гуйлаа. Тэгээд сэтгүүлчлэг аваачаад үүдэн очоод даваа далаагаар тийм одоо лаймав хийлгээд явцсан л да. Тэгэхээр би бол Нямбатарт хэлжсэн мессеж бичээд үгүй хоёлаа нөгөө ярилцсан гэсэн яасан бэ? Нямбатартарга 2008 оны шүүхийн шийдвэр байна, 12 оны шүүхийн шийдвэр байна, 2023 оны шүүхийн шийдвэр байна. Ингээд ярьж шийдэж болдгоо мөс чинь ойлголоо би одоо эмчилгээтэй байна. Тэгээ би эмчилгээгээ дуусчаад очиж уулзъя гэсэн. Тэгээ тэр хэмжээндээ л байгаа. Тийм учраас би өргөө зөвшөөрлөлөг буцааж өгөхгүй гэсэн үг үү? Гоо хань ярилцъя гэсэн үг байхгүй юу? Ярилцъя. Ямар одоо энэ одоо хувийн өмч рүү Нямбатар дарчгаар хувь зүйн сайхны хэлсэн чинь хувийн өмч рүү дайрах асуудлыг би талсан зогсооноо. Дэнтүү олон хүн ингэж одоо дайрч байна. Тийм учраас би талсан зогсооё гэж ярьж байсан. Тэрнтэй хязгаартай Нямбатар дараа маань одоо ярьж амжсангүй янз янз шалтгаан асуулаад ингээд ийм сэдвийг гаргаж ирээд энэ их том сэдв биш. Би бол хизээч ярилцах бэлэн одоо шинэ дарга пүрв дарга болох юм бол тэ эсвэл хин нэг хүн болох юм бол энэ асуудал хэврэл байгаа. Тэгээд хот өөрөө нөгөө хурлынхаа шийдвэрийг ярилцаараа гэсэн хурлынхаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд нь би бол одоо хизээч саад болохгүй оролцох юм л бодолтой байгаа.